За бүгдийн амгалан айлтгая. За өнөөдөр Нева думажала жарна гой сунгааны гэж. За өчтөр нговны сүмжийн овон гой сунгаад ши дүжээгийн чөжи дэндүү цанит сүм яаж тавих юм бэ гэдгийг ярьсан те. Жишээ нь сүгээ дэндүү шаван гүндэг ёндов сүм яаж тавих вэ гэдгийг ярьсан. За өнөөдөр ши думажала жарна гой сунгаа те. За тэгээ өчтөр сүгээ дэндүү ёндов яаж тавих вэ гэдэг дээрээс улбаалаад Симзамби ёсонд раншин намдаг энэ чар журмын овон нийтгүү байгаа юу байхгүй юу гэдгийг бол шинжилсэн. За тэгэд яриад бол өчтөрийн хичээл бол өндөрлсөн. За өнөөдөр ши думажала жарна гой сунгаа гэж. Думажигийн чөжийн дэндүү цанит сүм яаж тавих юм бэ гэдгийг бол үзэх нь байна тийм ээ. За Нева 2 дугаар думажала жарна гой сунгааны гэж. За гахшиг бон сүмлээ дамбуу дэгжид хажиг намха шаваан гэж. Намха шаваан. За энэ хажиг бол жидэн дээрч гарсан, тажууд дээрч гарсан хэдүүлээ нэлээд давтан олон удаа ярьсан. За давтагдж гарч байгаа юм зарим зүйлүүдийг бол ерөнхий ингээ уншаад явъя тийм ээ. Тэгээд өмнөх хичээлүүдээ сонсоод үзээгүй улсууд бол. За намха шаваан гэж. Дэ зэмбийн догвын шиншир арангийн цанижис дува намхан гүндэг гэж. Намха зэмбийн догвын шиншир арангийн цанижис дува намхан гүндэг. Дэ дөр мадуба ди ёндов янсэр гэж. Намха зэмбийн догвын шиншир арангийн цанижис мадуба бол намхан ёндов гэж тавина гэж. За тэгвэл намха ёндовжи донши чөжөндүү жүрвийн шаван ямбартаал гэж. Намха бол намхайн одоо хоосон чанарын тэр хоосон гигдэх суур болсон донши чөжөндүү жүрвийн шаван муу юм уу гэж. Дээд ийм шаван юм бэ ч. Намха шаван юм бэ ч гэсэн санаа. Дагха. Дод минүүдэ намхан ёндовжи донши чөжөндүү жүрвийн гүндэг юм бэ ч. Намхан ёндовжийн донши чөжөндүү жүрвийн гүндэг юм бэ ч. Дэ дэртэл намхан ёндовжи донши чөжөндүү жүрвийн гүндэг шиг яваагаан шиг намхаалаа шэн дэгийн цанши мэтэ бичэр. За яг л нөгөө өмнөх маягаар те намхан ёндовжи донши чөжөндүү жүрвийн гүндэг шиг яваагаан шиг намхаалаа шэн дэгийн цанши мэтэ бичэр. Дээлэ шэн шавжуу мэ бичэр гэсэн санаа. Дамбуу дэртэл гэдэг нь намхан ёндовжи донши чөжөндүү жүрвийн гүндэг шиг яваагаан шиг тийм ээ. Намхан ёндовжи донши чөжөндүү жүрвийн гүндэг шиг явар таал гэж. За тэрний баталгаа нь бол юу гэхээр намхан ёндовжи донши чөжөндан гүндэгжи шинтүн явээчэр. Тэгэхээр энэ хэсэг ба шүү дээ. Энэ намхан ёндовжи донши чөжөндүү жүрвийн шаван намхан ёндовжи донши чөжөндүү жүрвийн гүндэг гэдгийг юу гэж ойлгож байна вэ гэхээр намхан ёндовжи донши чөжөндан гүндэгжин шинтүн гэдгээр ойлгож байна шүү дээ тийм ээ. Тэгж харагдаж байгаа. Намхан ёндовжи донши чөжөндүү жүрвийн гүндэг гэдэг бол намхан ёндовжи донши чөжөндан гэх нэг таслаад тэгээ гүндэг гэж шинтүн. Энэ хоёрыг хоёулаа болдог нэг зүйл тийм ээ. Намхан ёндовжи донши чөжөндан гүндэгжин шинтүн гэдгээр бол ойлгож шүү дээ. Намхан ёндовжи донши чөжөндүү жүрвийн гүндэг гэдгийг бол. За юу гэж байна? Намхан ёндовжи донши чөжөндүү жүрвийн гүндэг шиг явар тал намхан ёндовжи донши чөжөндан гүндэгжин шинтүн явичэрдэ намхаада дэ юм бэчэр. Намха бол яв. Намхан ёндовжи донши чөжи юм гүндэг юм гэсэн санаа тийм ээ. Энэ хоёрын нийлбэр юм гэсэн санаа шүү дээ. Намхаада дэ юм бич. За мөн шаяа. Намхан шаван юмба мэтэ бартаал. За намха бол намхан шаван болохгүй маа. Яагаад гэвэл намхан шаван юм бич. Тэ намхан шаван юм бич. Дэртэл намхан шаван рандан овоо тададвын жуула жүншин овоо жигвийн жуула мижева намхан шаван живан овооны мэбийн дундуу жагаа байж. Мижэ ба гэд ингээд нэг таслал байгаа маягаар бодох хэрэгтэй тийм ээ. Хоёр зүйл яриад байна шүү дээ. Хэрвээ намха шаван юм бол шаван чинь юу вэ? Живан овооны мэ ба шүү дээ тийм ээ.
Тэгэхээр тэр бүгд бол намхай шаваан дээр бол яригдана. Тэгэхээр намхай шаваа рандан овоо татдвийн жуулаа жуншин рандан дагны жигвийн жуулаа мажуа нэгдүгээр хоёрдугаар намхай шаваа живан овооны мэвийн донд ужаа говьээч дэртэл гондол дэни жен шинжи довжи жуа инжис за энэ дээр нөгөө юуг ярьж байгаа шүү дээ шаваанг ярьж байгаа шүү. Жен шинжи довжи жуа инжи рангийн дагнижи маямба гэдэг нь рандан дагны жигвийн жуулаа жуа маямба дийчэр дэни живан овооны мэбаны жесуг сүмбээч чавдэ дэла жаван овооны мэцүүл чад говаагаан шиг шэ мэтэ бичэр. За тийм шаваан дээр тийм ээ шаваан дээр. Хонарэ думажа намла шаваан цани бадан живан овооны мэцүүлсог мэжроос гэж. За тэгэхээр хажиг юу болов гэхээр сая намхай шаваан дээр юу тавих уу гэхээр намхайг тавьсан тийм ээ. Намхай бол өөрөө намхай шаваан юм а гэж тавьсан. Аранлаг бол ингээд янз янзаар гарлаад тавиулсангүй. Тэгэхээр одоо хажиг юу гэж бодож байна вэ гэхээр тэгвэл ерөөсөө думажи юмнууд дээр думажи нугуудад бол шаваан цани ба жинхэнэ шаваан гэж байхгүй. Тавих боломжгүй. Хоёрт гэвэл живан овооны мэцүүл бас боломжгүй юм байна гэж. За ингэж одоо бодож эхэлж байгаа. Тэгэхээр бол дэ мэтэ бартаал гэж. За тэгж тэр бол буруу юм а гэж. Сүгнэ намчинжийн баржин чö тамжитлаян цанид сүм сүмдан овооны мэба сүм сүм жар говьичэрдэ гэж. Сүгээс эхлээд намчин хүртэлх тийм ээ. Бүх зүйлээр чö тамжид юм бүхэнд бол цанид сүм сүм шаваан гүндэг ёндог гурвыг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тавина. Овооны мэба сүм буюу цанин овооны мэба живан овооны мэба дондомбон овооны мэба гурвыг бол ингээд ингээд жарлуулах бол албатай юм а. Заавал байх ёстой. За энэ тухай бол баталгаа нь юу гэхээр данжуулаа гэдэг нь дангийн лэгшид юмбууд бол дэдэр сүпэнла жадар жарваа шиндүү гэж. Дэдэр сүпэнла жадар жарваа шиндүү гэдэг нь за өмнөх одоо тэр мэд сүгжи пумбу пумбун байгаа тийм пумбун таван цогц тэрний одоо сүгжи пумбу дээр яаж одоо цанид сүм тавьсан яг түүн луга адил пумбу лагмаши буюу үлдсэн дөрвөн пумбу дээр тийм ээ цорви пумбу дүшижи пумбу дүжижи пумбу намбаршиви пумбу энэ дээр ч гэсэн болвол цанид сүм сүм овооны мэба намба сүм сүм болвол жарлах хэрэгтэй гэж дангийн лэгшид юм бол зарлигласан гэж тийм ээ байна. За мөн жимчид жүни за тэгээд энийг бол энэ дангийн лэгшид юмбугийн богдламын альцсан дангийн лэгшид юмбугийн үг шүү дээ. Бид нар өмнө нь энийг додой гондол дээр бол тайлбарлаж ирсэн. Тэр бол барчин жидэн дээр гарсан шүү дээ. Тэгэхээр одоо энэ додой гондлыг дангийн лэгшид юмбууд дээр энэ хатуу эсүүдийг дангийн лэгшид юмбууд тайлбарлаж өгч байгаа. Тэгэхээр яаж тайлбарлаж байгаа гэдгийг та нар сайн анзаарах юм бол энэ үгнүүдийн бол арай өөрөөр ингээд тавьсан байгаа. Тэр нь бол маш гоё ингээд яг харалдаа ингээд дангийн лэгшид юмбууд тавьсан. Энэ жимчид жүни гэж байгаа үстэй. 12 төрөн төггүй гэж. Додой гондол дээр бол жимчид нам гэсэн үг. Жимчид нугууд гэж тавьсан байсан. Яг хэд гэдэг нь бас тодорхой биш байсан. Энэ дээр бол жимчид жүни гэдгээр богдлам тавьж өгсөн байна. За жимчид жүни гэдэг чинь бол чи жимчид 6, нанги жимчид 6 гэд 12 болж байгаа тийм ээ. Чидан нангийн жимчид 12. Чи жимчид дүг 6, нанги жимчид дүг. Энийг бол ингээд жимчид жүни гэж нэрлэдэг тийм. Чинангийн жимчид, чидан нангийн жимчид жүни. Энийг бол додой гондол дээр жимчид намдан гэж тавьсан байгаа шүү дээ. За мөн дэмбэрэл жүни гэдэг нь бол дэмбэрэл янлаг жүнийг хэлж байгаа тийм. Тогмоо майраг угаас эхлээд дэмбэрэл янлаг жүнийг бол хэлж байгаа. За энийг бол додой гондол дээр динжимбэрлүр жунвадан гэдэг орчсон байна. Динжимбэрлүр жунвадан гэдэг нь бол одоо додой гондол дээр байгаа үг нь. Энийг богдлон бол дэмбэрэл жүни гэдээ бүр тодорхой болгож өгсөн байна. За сай ши тийм. Сай ши гэдэг нь бол дөрвөн одоо идэ. Энийг додой гондол дээр бол сайн намжийн бар ян газалва гэсэн үг тийм. Сайн нам гэдэг.
Идэ нугууд гэдээ орсон болохоос яг хэд гэдэг нь бол тоон байхгүй додоо гонтол. Тэгээ тэрийг бол богдлом энэ дээр маш тодорхой тайлбарлаж өгсөн бөгөөд 4 идэ байна гэж. За 4 идэ нь бол хам жинсай юу лээ? Дэнгийн зингийн сай сэм сэтгэлийн одоо идэ тэгээд эрэгвийн сай гэж. Эрэгвийн сай гэдэг ийм 4 янзын идэ байна шүү дээ. Хам жинсай, дэнгийн зингийн сай, сэм жинсай, эрэгвийн сай гэдэг ийм 4 идэ. Энийг бол сайн нам гэдэг идэ нугууд гэсэн болохоос биш яг 4 гэдэг нь тоон байхгүй богдлом энэ 4 идэг хэлж байгаамаа гэдгийг тайлбарлаж. За энэ хам дүг гэж байна те. Хам дүг. 6 одоо махуд гэх шиг. Энэ хам дүг гэдгийг болохоор додоо гонтол дээр хам нацаг ба гэж хэлсэн байгаа шүү дээ. Элдв зүйлийн одоо махуд гэсэн маягаар хам нацаг ба гэж тавьсан байна. Та нар додоо гондлоо хараарай. Жидэн дээр байгаа шүү дээ. Маш тодорхой. Тэрийг бол тухайн үед нь би бас тайлбарлаж ирсэн өмнөх хичээлээ сонсвол жидэн дээр байгаа. Хам дүг гэдэг нь бол хам нацаг ба гэж байгаа. За ямар 6 юу бавлаа? Са чү мэ лүн гэ 4 махуд үндсэн 4 махуд түүн дээр огторгын хам, тэгээ намхай хам, тэгээ намбар шивийн хам гэд ингээд нийлээд 6 махуд. Энийг бол хам нацаг ба гэж хэлж байгаа. Хам нацаг ба. Хам нацаг ба гэдэг нь бол хам дүг юм а гэдэг богдлом ингээд энд үнэхээр ингээд сайхан тодорхой болгоод өгсөн байна. За хам жовжид боо гэж 18 хам гэдэг нь бол юу юм гэхээр 18 хамыг болохоор додоо гонтол дээр юу гэсэн бэлээ? Хам дүма гэсэн байгаа шүү дээ. Хам дүма. Хам дүма гэдэг олон гэд орхицсон болохоос биш 18 гэдэг нь бол доон дээрээ бол байхгүй байгаа. Тэрийг богдлом бол 18 хам байна. За 18 хам гэдэг чинь юу хэлж байгаа вэ гэхээр бид нар өмнө ярьсан одоо та нар санаж байгаа бол тийм ээ мигва юлжийн хам дүг. Мигва юлжийн хам дүг. Тэгээд мигва юлжийн хам гээд 6. Тэгээд сугда дээр оригжаа тэргүүтээ тийм ээ. Мигва юлжийн хам дүг. Тэгээд дэн вамбун хам дүг. Дэн вамбун хам дүг. 6 эрхтний. Тэгээд миги вамбу, 80 вамбу. Тэгээд энэ хам гэдгээ бүгдэн дээр нь жарлаад явна шүү дээ. Тийм ээ. Миги вамбу хам, 80 вамбу хам, 80 вамбу хам тэргүүтээ. Тэгээд намбар шивийн хам хүртэл ингээд 6. За тэгээд дараагийн 6 нь болохоор Демба намшижийн хам дүг. Демба намшижийн хам. Түрүүн миги вамбун хам гэж хэлсэн бол одоо миги намшийн хам, миги намбар шивийн хам, 80 намбар шивийн хам, 80 намбар шивийн хам тэргүүтээ. Тэгээд Ж намбар шиваа гэдэг юм ингээд лүши. Тэгээ намбар шиваа. Ингээд хам дүг. Ингээд 3 6 18 тийм ээ. Мигва юлжийн хам, Дэн вамбун хам дүг. Тэгээд Демба намшижийн хам дүг. За ингээд 3 6 18. За энийг бол додоо гонтол дээр юу лээ? Хам дума гэсэн байна тийм ээ. Хам дума гэдгээр бол орхисон байна. Энийг бол богдлом хам жовжид ба. За ингээд бол бүгдд нь бол нижгээд дор цанид сүм болвол ингээд найруулан одоо тавих хэрэгтэй гэмээр зарлигалсан болоо гэж. За химээсэн хийгээд дэдэгний эдгээр нь бол урд галбунгийн дэва тийм ээ. Тэр харшлыг одоо төвчих тэр асуултын үед бол сүгпүнэ гэж тийм сүгжи бумбугаас ихэд ламжийн янлаггийн бараг гэж тийм мөрийн одоо гişүүнийг хүртэл нижгээд нь бол цанид сүмжийн жуглог жайнаа гэж. За цанид сүмж ламжийн янлаг хүртэл гэж байна шүү дээ тийм ээ. За тэгээд энэ додоо гонтол нөгөө нэг жидэн дээр байгаагаа бол санаж байгаа бол жумдан дэж намдун думаар пумбо намжи ранги цанижин газал тэгээд живи цани жигви цанид баваадун ёнсуушева гэдэг нөгөө сагжаа сагмижин ч тэгээ пумбо намжийн жидава дэшинду жимчидэн динжин бэрлуржунга сайн намжийн барын газар тэгээд дэшинду жарна демба намжийн рангийн цаниддан гэд демба нам гэдэг нь бол демба шиг хэлж байгаа. Яг бас яг юун дээр додоо гонтол дээр болохоор демба шиг гээгүү демба нам гэсэн байгаа шүү дээ. Демба нам. Тэр нь бол демба шиг хэлж байгаа. Пагвин демба шиг. За тэгээд үргэлжлүүлээд болохоор Ёнсуушеваатан, Баваатан,
ондужевадан гомбадан гэдэг. Ёнсушева гэдэг нь дунгал ёнсушева. Банва гэдэг нь гүнжин банва. Ондужева гэдэг нь гогон ондужева. Гомба гэдэг нь лам гомба. За тэгээд саяны энэ үргэлжлээд орж иж байгаа. Энэ хам намжийн арангийн цанидан, хам нацгваадан, хам думаадан тийм ээ. Тэгээд дахиад банваадан, ёнсушеваад, тэгээд жанчиг суудун арангийн цанижин ингээд явсан шүү дээ. Арангийн цан Минтумба, Нимбу, Мажева, Жива, Найва гэж. За тэгээд гих тэргүүтнийг оруулж байгаа байхгүй. Энэ сүгжи пумбоос гэдэг ламжийн янлагийн бар ререлаян цаны сүм сүмжийн жоглог жайна. Дэлагоно домбис гэж. За эдгээрийг болгоогоод бол яасан нь бурхан багш бэр овооны мэба сүмдүү шатвар даги гон оо гэж. За ингээ овооны мэба сүм буюу тийм ээ мөн чанарын үгийн одоо юм гурван зүйл одоо байгаа шүү дээ тийм ээ. Цанийн овооны мэба, живан овооны мэба, дондомбон овооны мэба гэж ингэж альцсан байна гэж би бэр ойлголоо гэж хэмээн дондом яндаг пагва бэр домбола сулбаа оо гэж. За бурхан багшд бол ингэж айлтгсан тийм ээ. Хэмээн зарлигласан. За энэ бол ингээд Дангын лэгшид нимбугийн үг яваад шүү дээ тийм ээ. Шаяа шижа чөөж. За мөн яг үхэ шижа чөөж. Намхаа тэгэхээр энэгээр юу гарлаад байгаа вэ? Энэ дээд энэ хажиг шүү дээ тийм. Думажа намла шаван цани бада живан овооны мэба гэж байх боломжгүй байна гэдэг энийг бол гагалж шүү дээ тийм ээ. Думажа байтунгай сүгжи бумбугаас эхлээд намчин хүртэл чой тамждад цаны сүм тавина. Тэгээд тэрний баталгаан Дангын лэгшид нимбуус ингэ татчих. Банчин сономдаа углам татж байгаа шүү дээ тийм ээ. Шаяа шижа чөөж намхаа шаван имбартал гэж. Намхаа шаван имбартал намхаа шаван дэмбэрдүү вичэр мадувна гэж. Тэгэхээр намхаа шаван бол шаван муу юм уу? Намхаа шаван дэмбэрдүү вичэр. Хэрвээ намхаа шаван юм бол намхаа шаван дэмбэрдүү байх ёстой гэж. Намхаа шаван дэмбэрдүү вичэр мадувна гэж. Хажиг даамаду гэж. Даамаду гэдэг чинь юу гэсэн үг вэ? Намхаа шаван дэмбэрдүүа даамаду гэсэн үг. Намхаа шаван дэмбэр мадува ийн гэж хариулж байна. Тэгвэл намхаа ёндув дэмбэр мадуу ортол. Тийм ээ? 11 өдөөс нь асууж байна. Намхаа шаван дэмбэр дүүичэр гэхээр дагмаду гэж байгаа бол тэгвэл намхаа ёндув бас дэмбэр мадува юм уу гэж. Мадува дийчэр гэдэг нь намхаа шаван дэмбэр дүүичэрна даамадува дийчэр. Тийм ээ? Даамадува дийчэр. Чавдэ гэж. Яг тэгэхээр намхаа ёндув дэмбэр мадувна намхаа шаван дэмбэр мадува юм бин чав. Нагвашаа намхаа шаван дэмбэр мадувна намхаа ёндув дэмбэр мадувын чавдэ чөөдийн шаван дэмбэр мэна гэдэг нь чөөдийн тэ ямарваа нэгэн зүйлийн тэр шаван бол дэмбэр мадува байх юм бол чөөдийн чөнид дэмбэр мэд гойба тийм ээ чөөдийн чөнид буюу хоосон чанар нь ч гэсэн дэмбэр мэд байх ёстой гэж бол Сэмзамбаатан овооны мэдвэр маравын думтан шибаб юм бийч гэж. Думтан шибаб юм бийч. За энэ бол одоо Сэмзамба болоод овооны мэдвэр марава тийм ээ танжирва энтнэрийн болвол одоо думтан юм аа гэж. Думтаны бүр одоо мөн чанар юм аа гэсэн санаа тийм. Энэ ши гэдэг шига гэдэг одоо төв хараа ярианы хэлэнд яригддаг яриа шүү дээ. Шига одоо тийм гомши тэрний одоо мөн чанар нь гэсэн маягт. Чөөдийн шаван дэмбэр мэна чөөдийн чөнид дэмбэр мэд говаа Сэмзамбаатан овооны мэдвэр марав думтан шибаб юм бийчэр. Шибаб юм бийчэр. Дэртэл данжуулаа юу гэж байна? Чөөжин дэмбэрэлдан чөнид дон дамбын дэмбааны дэмбэр сумбааны гэж. Чөөжин дэмбэрэл дан чөнид дон дамбын дэмбааны гэж. Дондом дэмба гэсэн үг шүү. Дон дамбын дэмба гэдэг нь дондом дэмба. Чөнид болсон дон дамбын дэмба 2 чөөжин дэмбэрэл. Чөнид болсон дондом дэмба 2 бол яг юу гэж байна? Энэ хоёр бол дэндэн дэмба юм аа гэж. Тийм ээ? Дэндэн дэмба.
댄дан 댐бэр сумбани таанидви шэнгур янла гэж. Таанибийн шэнгур янла нямшиг сагмжийн рикшээжийн ор маянбис. За таанибийн шэнгур гэдэг чинь бол одоо гүнзүүбийн чөө догвын шивийг хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Гүнзүүбийн чөө догвын шив. За тэрний хувьд бол чөөжин дэмбэрэл чойны дондон дэмба хоёр бол дэн дэмба юм аа. Дэн дэмба. Харин нямшиг сагмжийн ор бол дэдэр маян гэж, тийм ээ. Дэн дэмба маян гэж. Павгийн нямшиг ишээжийн рикшээжийн ор гэдэг нь бол одоо дондон дэмба доголж байгаа. Хоосон чанарыг одоо нэгэн үзүүр бол одоо тэгш агуулan бяцлагж байгаа. Ийм самаадын хувьд бол дэн дэмба биш ээ гэж. Маян биш. Дийн она чөнид ёжа чөөжин мэба мянгал мод гэж. За тэгэхээр нямшиг ишээжийн хувьд бол өмнө зөндөө ясна. Нямшиг ишээжийн хувьд бол хоосон чанар гэж бол байгаа боловч тэрний нөгөө суур болсон тэр чөөжин нь бол байхгүй юм аа. Гэхдээ энэ бол тийм харшлах зүйл бол байхгүй. Нямшиг сагмжийн ор чөнид ёжа чөөжин буюу донши чөөжин нь бол мэд юм аа. Донши чөөжин мэд. Гэхдээ тэр тийм байгаа нь бол мянгал ба юм аа. Буруу дадах юм байхгүй. Харшлах зүйл бол байхгүй. Нямшиг ишээжин ор бол зөвхөн хоосон чанарыг л бяцлагж байгаа. Жишээ нь бол тэгчин тонлон барчин мялан болвол зөвхөн одоо домбооны доголж байгаа. Ямар гүнзүүбийн чөө угаасаа байхгүй. Гүнзүүбийн чөө байхгүй, тийм ээ. Гүнзүүбийн наваа энэ байхгүй. Нянон нүвийн лоо шүү дээ, тийм ээ. Нянон нүв нийжин наваа нүүлцэн. Тийм ээ. Гүнзүүбийн наваа байхгүй. Бумбаг аваа тэргүүтэй юм бол байхгүй. Нямшиг чөөжин бол медва гэж хэлж байгаа. Энэ дээр бүр меба гэж хэлж байгаа. Банчиг меба гэж хэлж байгаа. Тэгвэл одоо дээр тэгчин тонлон тийм ээ жансан тонлон бад чөөжин чодлаа тэр юу аахгүй мүү гүнзүүгийн наваа мэ ортол. Гүнзүүгийн наваа мэ бат. Гүнзүүгийн наваа мэна тэгвэл дийн жудлаа тийм ээ. Жансан тонлон бин жудлаа жанживжсэн мэ ортол. Одоо энэ манайх руу чинь ийм л дагсал орж ирээд байгаа шүү гол нь. Жанживжсэн мэ ортол. Тэгээ банчи их чаа бол жанживжсэн мэд гэж. Жанживжсэн. Тэгээ жанживсэн ба маян бартал. Чөжин жудлаа жанживжсэн мэ вэж. Манайх чаваа маж. Чаваа явуултал тэгвэл дүнгийн дамжааваа чөжин жанживсэн ба юм бартал чи чинь маяндэ гэхээр жанживжсэн мэ гэж хэлж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол чаваа байхгүй болж шүү дээ, тийм ээ. За тэгэхээр энийг бол одоо энэ дараа нөгөө бодитын сэтгэлийн тухай ярихаар илүү ярина л гэж бодож байна, тийм ээ. За тэгээд хамаагүй өөртөө дагслахын нь шимзэм юмнуудыг хэлж өгч гэдэг бас болохгүй, тийм. За чөөжин мэба мянгал мод чөө нам арангийн цанижис найцуулла чөө нам арангийн цанижис найцуулла жэдэр ёд жөдвийн дондомдуу ёдвалааны чөөжин мэна чөнид янгарвала навийн төв мэвис. Тийм ээ. За энийг зүг. Чөнөмөр ангийн цанижис найцууллаа гэж. За юмс бол өөрийнхөө мөн чанараар орших тэр яг бодит байдал дээр яаж байгаа юм бэ гэдгийг шинжилэхэд тийм ээ. Арангийн цанижийн найцуулаа жэдэр ёжөдвийн дондомдуу ёдвалааны чөөжин мэна чөөжин гэж байхгүй бол чөнид янгарва гэдэг нь хоосон чанар ганцаараа бол байх хүч бол байдгүй маа. Хоосон чанар гэдэг юм зүгээр хий агаарт ярьдаг зүйл. Заавал ямарваа нэгэн зүйл байж ядч нэг элсний ширхэг хумхийн тоос байж энэ хоосон чанартай юу үгүй юу гэдгийг шинжилэн тэрийг одоо тийм яриа байна. Түнс зүгээр л хоосон биш мөн гэдэг тийм яриа байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бол юу гэж байна? Тэр донши чөөжин мэна дийн чөнид янгарва. Чөнижиг буула 8-ийн төв мэвис гэдэг нь
Тэгээ орших хүч одоо чадал байхгүй учраас шаваангийн дэмбэрэл ариншинжис дүвис донна шаваангийн дэмбэрэл буюу одоо тэр шаваан өөрийн хэлж байгаа шүү дээ. Шаваангийн дэмбэрэл гэдэг чинь шаваан өөрийнхөө мөн чанар нь бол өөрөө шаваан маань мөн чанараа бүтээгүй байх юм бол түүний дээрх хоосон чанар нь ч гэсэн ёндувжаа арингийн цанижис мадубр журшэ луг амайжан марайла луг дижан дэдэр марайдэ за тэгэхээр бол энэ одоо думтан шилүг гэсэн шүү дээ тийм ээ шибоб гэлөө тийм тэр дагуу одоо ярьж штэ тийм ээ тэгэхээр бүгдөө одоо юу лээ танжурва ооны мэбэр марава бол сэмзамба бүгд бол одоо юу гэж байна энэ сэмзамба ч гэсэн дэдэр марайдэ гэдэг нь шаваан дэмбэр мадуу байх юм бол шаваангийн ингээд донж ч гэсэн дэмбэр мадуу болно хүлэн ингэж үздэг юм ингэж хүлэн зөвшөөрдөг юм марайдэ дүжээр авду мадуби думажэни жидэрдүб гэж ши доншиж чэжин дүжээ шаваан тийм ээ равду мадуа гэдэг нь дэмбэр мадуа байх юм бол думажэ дидинги ёмдуг тийм думажэ овоодон гүн дагвыг гүндэгги домба тэр нь яаж одоо арингийн цанижис дүүа байх вэ гэсэн санаа тийм дүжээр авду мадуби думажэни жидэрдү жэсунда доола сүгний чи мимигна сүги дишиннит мэгвэрда гала журр гэж за энэ бүгд бол жидэн тааш хоёулын дээр нь гарч байгаа юм тийм ээ сүг дэмбэр мадуу авах юм бол сүг эдинги дишиннит дэмбэр мадуу хаанаас авах дэмбэр дүү хаанаас авах тийм шээ сумба шиндүү луг няга лен дүмэр сүнсоо гэж за луг няга гэдэг нь овооны мэбэр маравын лугдан сэмзэмбийн луг хоёулаа бол олон удаа олонтой одоо зарлигсан болоо хэмээн зарлигсан гэж ян дэгжид ажи за энэ дээдх бол ингээд нөгөө Дангил Хишүүдийн бүгийн юу штэ тийм ээ гисгээс ингээд гарлаа штэ тийм ээ за дэдэр сүппэн за жидэр жарва шин за саяны мэт тийм ээ өмнө нь нөгөө бид нар өчтөрийн хичээл дээр сүгжи бөмбөө сүг дээр яаж одоо сүгийн шаваа ингээд тавьж исэн тийм ээ за тэр мэт шэсог ар дамби лунгийн дэма богвор намхаа шаваан цаны бүр жог мишэшин за сүгийн шаваа ингээд тавьж исэнтэй адилхан намхаан шаваан цаны бүр жог мишэшин чөөжин дэмбэрэлдэн шэсог дамаа тагвын данжижин гомба борма дэнэ намхаа ёнду маян шээ мараварч гээд гэж. За тэгээ саяны одоо татсан тэр лүн энтерээс болоод яах вэ? Намхаа ёнду маян гэж. Тэгвэл өдөөсөн. Шижа чөөж. За нөө чөөжин миксэ мэнэ шижа чөөжин ду сунгарж аваа гэдэг шиг тийм ээ. Чөөжин нэмэ шижа чөөж юмжин доос доны ишэр жайна донит нишүүдэн жүдүгийн ява задва мэтэ бартаал гэж. За энэ юмжин доогоор бол домбонидыг хооронд нь ингээд домбонидыг дотор нь ингээд ялгаад тэгээд донит нишүү тэ 20 дотор нь 16 энэ гэж ялгаж байгаа. Тэр таарахгүй мүү гэж. Таарахгүй мүү. За энэ бол домбонидыг 20 16 энэ гэж ялгаж байгаа нь бол домбонидынхаа үүднээс бол ялгаа хоосон чанар гэдгийнхаа үүднээс бол одоо ялгаа гаргаад 20 16 гэж хуваагаад байгаа юм ерөөсөө биш. Тэр хоосон гэж хэлэгдэж байгаа тэр донши чөөжин байгаа шүү. Юу хоосон юм? Тэрнийх нь үүднээс тавьж байгаа ийм зүйлүүд байгаа. Гадаа байгаа элсний ширхэг хоосон чанартай, бурхан хоосон чанартай, одоо гариг ертөнц бүхэлдээ бүгд хоосон чанартай. Тэдний хоосон чанар нь бол хоорондоо ямар ч ялгаа байхгүй. Бүгдэд одоо нэг амттай гэдэг шиг бүгдэд бол ямар ч ялгаа байхгүй. Элсний ширхэгийн хоосон чанар, бурхан багшийн хоосон чанар бол хоёр яг адилхан. Хоосон чанарын хувьд бол адилхан. Гэхдээ нөгөө
юуны хоосон чанар юм бэ гэдэг үүднээсээ нөгөө яригдж байгаа тэр үндэс суурь нь өөр учраас тэр үүднээсээ хоосон чанарыг бол дотор нь 20 16 энэ гэж ялгаад байна. За тэгж ялгах чинь бас таарахгүй мүү гэж. Өөдөөс нь асуултаар тийм ээ. Хажиг бол юу гэж болоо намхан ёндуу маян гэхлээр зэрэг тэгвэл юмжийн доонд домбонидыг одоо ингээд дотор нь ялгаад доонидны шүү 16 энэ гэж ялгах чинь таарахгүй мүү? Танихаар бол тийм ээ. Домбонид дан дүмажэ домбонид. Домбонид өөрөө домбонид тийм ээ. Хоосон чанар өөрөө хоосон чанартай. Хоосон чанар одоо энэ яг үзгэрч гарна яг барчин дээрч бас ер нь бол хэсэг үе дуурсан. Одоо хамгийн чухал юм чинь хоосон чанарыг таньж мэдэх нь байна шүү дээ тийм үү? Хоосон чанар гэдэг. Тэгэхээр яг гэхээр энэ номтон одоо номын улсууд бол хоосон чанар гэдэг бол баг хүсэл мөрөөдөл нь. Тэрнийг таньж мэдэх нь бол баг мөрөөдөл шахав. Тэгэхээр хоосон чанар гэдэг юмны төлөө явахаар хоосон чанарыг өөрийн дэмбэр дүүа, арангийн цанижис дүүа гэж барих бодох юм аюул байдаг. Тэгэхээр хоосон чанарыг өөрийн хоосон чанартай гэж бодож чаддгүй. Хоосон чанар үннээсээ бүтсэн. Бүх юм хоосон чанартай. Хоосон чанараас хамгийн одоо дээд ориглон юм шиг гэх юм уу да тийм ээ. Тэгээ хоосон чанараа өөрийн нь бол одоо үннээсээ бүтсэн. Өөрийн хоосон чанартай гэж бодож чаддгүй. Хоосон чанарыг хоосон чанартай гэж бодож чадахгүйгээр өөрөө арангийн цанижис дүүа, домбонид өөрөө дэмбэр дүүа юм шиг боддог. За энэ үзэл бол сой мөрөнгөний даваа гэж нэрлэдэг тийм ээ. Одоо бүр засаж янзлахад одоо боломжгүй шахуу хамгийн одоо хор хөнөөл ихтэй ийм үзэл. Одоо гансхийн дагду зэмбийн зэмба, чөжийн дагду зэмбийн зэмба бол энийг бол гайгүй гэж байна тийм. Домбонидыг дэмбэр дүүа гэж бодцоход бумба гаваа тэргүүтээ одоо ширээ сандал бол хоосон чанартай гэдэг ийм үзэл. Гэхдээ домбонид өөрөө дэмбэр дүүа гэж бодож байгаа ийм үзэл баггүй. Тэгээд энэ сой мөрөнгөний даваа гэдэгтэй засаж янзлж болшгүй шахав. Нэг ёсондоо одоо эм нь хор болцсон шиг тийм ээ. Эм янз янзын одоо витамин ч гэдэг юм уу ихтүүлж байгаа тэр нь хор болчдөг. Тэгэхээр тийм зүйлийг бол засахад хамгийн хэцүү тийм. Нөгөө эм өгж болдгоо өөх тусам улам хор болоод байдаг. Тэр шиг одоо хамгийн одоо зовлонгоос гэтлгэх гаргах гол үзэл онолоо дэмбэр дүүа гэж барьчих нь бол хамгийн аюултай. За тэгээд мэтчлэнгээр за тэр яг дараа нь яригдана. Тэгээд ач холбогдлууд байгаа тусгай одоо говьо жүмцэн байгаа учраас энэ хоосон чанарын дотор нь бол ингэж ялгал гаргаж ингэж яриад байгаа тийм. Домбонид тэгээд дүмажэ домбонид дон домба домбонид суг тэргүүтээ домбоны маянбар жаа говьичэр тэдгэрийг бол домбонид биш гэх хэрэгтэй болох гээд байна гэж хажиг танихаар бол мадууна сон хэрвээ дагмадуу гэх юм бол дамжаа шурва тийм ээ. Мадууна сон оноо дүмажэ домбоны дэмбэр таал мадуба дээч дөна сон намхан доны дэмбэр талуу яна дүмажэгийн ёнду дэмбэр мадуур тал дүмажэгийн шаваа дэмбэр мадууби чир хорсон өөрөө тэгж дамжаа тавьчихад байгаа шүү дээ тийм ээ. Нэг бол намхан шаваа гэсэн болохгүй болохоор нь тэгвэл дүмажигийн дэндүү угаасаа юу тавьж болохгүй байна. Дүмажигийн динги дүмажа намла шаваан цаны бадан живан овооны мэцүүл байхгүй байна гэж. Тэгээ болохгүй болохоор тэгвэл ерөөсөө намхан ёнду маян юм байна. Тийм ээ. За ингээ баахан гороож авлаад ингээд одоо нөгөө гацаа тойроод гэдэг шиг баахан дамжаа тавьсан тийм ээ. Ингээд танихаар бол тэгвэл тэгээд дүмажижийн ёнду дэмбэр мадуу бартал дүмажигийн шаваан дэмбэр мадуу бичэр тийм ээ. Хэрвээ тэгэх юм бол дүжээр авду мадууви дүмажэне жидэрдүү эсвэл дооны нөгөө зүүн татаа сүг нэжэн мэмэгна сүги дэшин мэгүр дагаалаа журуур шээсүн бичэр тийм хорсон дамжаа хорсон. За шаян ранижийн ёнду дэмбэр дүүр таал ранижийн чөөжин дэмбэр дүү бичэр шэвийн танжуурлаа чаваа явар таал. За рани чөөжин гаяар уужиг тавьж штэ тийм чөөжин гаяар уу. Дийн чөөжин гаяар уу дийн ёнду дэмбэр дүү юм бартал. чөөжиндээ тий ранижийн чөөжин дэмбэр дүү бичэр. Шэвийн танжуурлаа чаваа явартал. ранижийн ёндов дэмбэр мэвартал
ранижи чөөжин довгүй вангийн шагзам юм бичэр шивийн танжуурлаа чаваа яв гэж мадууна сон гэж. Аян ойлгож байна. Эхлээд бол юу лээ? Ранижи ёндов дэмбэр дүүвэртэл ранижи чөөжин дэмбэр дүүвэж шивийн танжуурлаа чаваа явуултал ранижи ёндов дэмбэр мэвэртэл ранижи чөөжин довгүй вангийн шагзам юм бичэр шивийн танжуурлаа тэгвэл чаваа дагмаад өгөх юм бол сон гэж. За ерөнхийдөө нэг зүйлийг хоёр талаас нь асуугаад байна шүү дээ. Тийм нэг зүйлийг. Дэмбэр дүү авах юм бол чөөжин дэмбэр дүү авах ёстой гэдэг. Энэ дээр чи чаваа юм. Тэгвэл дэмбэр ёндов дэмбэр мэвэртэл ранижин чөөжин довгүй вангийн шагзам юм байж. Арай өөрөөр маягаар л асуугаад л тийм ээ. Тэгээ нэгэн дээр нь үгүй гэх юм бол тэгээд нөгөө өмнөх дамжаа шорвоотой адилхан шүү дээ тийм ээ. Нэг зүйлийг нэг л асуулт асууж байгаа. Хоёр өөр маягаар л асууж байгаа. Тэгэхээр нэгэн дээр нь биш гэхээр нөгөөх нь үгүйсгсэн л болно шүү дээ тийм ээ. Мадууна сон дэртэл намхан ёндов дэмбэр мэвала жүмцэн яндаг ёо гэж дагха. Намхан ёндов дэмбэр медвала жүмцэн яндаг ёо гэж дагха. Завар дойноос сон гэж. Завар дойноос сон. Энэ манай одоо их чааны бас нэг онцлог байгаа шүү дээ тийм ээ. Завар дойноос сон, мадууна сон маш олон давтагддаг. Тэг яг үхээр эхний ерөөсөө энэ хоорондын харьцаа ярьж байгааг ойлгох юм бол хариултан дээр нь ингээд тэгээд дагмаад өгөхөр угаасаа л өөрийнхөө дамжааг үгүйсгэж байгаа нь харагдаж байгаа. Тийм ээ. Түрүүнд би энэ дээр тайлбарлаа шүү дээ, тийм ээ. Нэг зүйлийг хоёр янзаар асуугаад нэгийг үгүйсгэчихэр яг л адилхан асуулт шүү дээ. Уул нь бол хоёр өөр өнгөөр л өөр маягаар л асууж байгаа. Тэгээ нэгийг үгүйсгэх нөгөөх нь одоо автоматар үгүйсгэгдэн шүү дээ, тийм ээ. Адилхан учраас утга нь нэг учраас. За тийм. Тэр нь яаж юу гэдгийг та нар өөрсдөө тэгээд харна үст тийм ээ. Тэртэл намхан ёндов дэмбэр мэвала жүмцэн яндаг гэж. Тэгээд хажиг бол намхан ёндов дэмбэр мэд гэдэг дагаад чинь жүмцэн яндаг байгаа биз дээ. Дагха. Завар дойноос сон. Доны чөөжин тэртэл дийж дагла. Дойноос сон. Шижа чөөжин чөөдийн шаван овр мадууна. Шижа чөөдийн шаван овр мадууна чөөдийн ёндов дэмбэр мэ говр таал. Дэ дэмбэр мадууна дэдэр говь вечэр. Дойна донижин ёндов дэмбэр мадуу вартал. Донижин шаван овр мадуу вечэр хорсон. Тэгээ угаасаа л чөөжин домбонид гэж тавьж байгаа л болохоос биш намхаа гэж тавьсантай яг адилхан шүү дээ тийм ээ. Намхаа шаван гэж тавьсан намхаа шаван дэмбэр мадууна намхаа дингийн ёндов дэмбэр мадууа гэдэгтэй яг адилхан. Домбонидын шаван овр мадууа гэж хэлэх донижин шаван овр мадууа гэх донижин шаван дэмбэр мадууа гэх нэг л утгатай шүү дээ. Тэгээ донижин шаван дэмбэр мадууна донижин ёндов буюу домбонигийн дингийн донид дэмбэр мадууа юм би чав биз дээ. Зон овр мадуу вечэр хорсон гэж. Шаяа. Намхад зэмбийн цадам зайшингийн домба намхан ёндовдуу хайлан бала нева мэвэр таал. За намхад зэмбийн цадам зайшингийн домба. Тэгээ өмнө бас ярьсан. Намхад зэмбийн цадам болоо зайшингийн домба юм аа. Намхаа шаван дээр намхаа зэмбийн цадам тавиад байгаа тийм. Намхаа зэмбийн цадмаас цаашаа энэ думажигийн чөөдөр тийм ээ намхаа зэмбийн цадмаас цаашаа намхаа одоо тэр сэмзэмби ёсонд ярьж байгаа шүү. Өөрөөр тавих юм байхгүй. Намхаа өөр тэр дээд зэмбийн цадам дээд зэмбийн догва түүнээс харгалзаж байж байгаа учраас намхаа зэмбийн цадам бол зайшингийн домба юм а. Зайшин маянба юм а. Зайд хадад ба тийм ээ. Хоорондоо ингээд холбоо хамаагүй юм зүйл биш юм а гэсэн санаа штэ тийм ээ. Одоо ерөнхий энгийнээр бол намхаа зэмбийн цадам зайшингийн домба намхаа ёндовдуу хайлан бала нева мэвартал намхаа зэмбийн довгүй шиншир арангийн цанижис мадува намхаа ёндуу юм байгаа шиг. Тэгэхээр намхаа зэмбийн довгүй шиншир намхаа зэмбийн довгүй шиншир ёдуу гэвэл ёд. Гэхдээ рангийн цанижис дува юм уу гэвэл рангийн цанижис дува бол биш ээ.
Тэгээ дээзэн би доггүй шинж. Тэгэхээр энэ доггүй шиншэр гэдэг чинь бол доггүй жүгүүл гэсэн санаа шүү дээ. Доггүй жүгүүл. Тэгэхээр одоо нөгөө ёстой юу гэдэг юм дээр нөгөө шоколад идэж үзээгүй хүнд шоколадны амтыг зүгээр ингээ ярьж ойлгуулахад одоо баг боломжгүй шахуу те амттай чихэрлэг гэдгээс өөрөөр юу гэж маш гоё гэх юм уу юу гэх юм. Тэр чинь өөрийн нэг өвөр мөц амт байгаа тийм ээ. Тэрийг нөгөө ёстой идэж үзчихэд гэдэг шиг. Тэгээ намхаа зэмбийн доггүй шиншэр яаж ургаж ийн гэдэгт одоо бид нар өөрснийхөө одоо бодол ямар шүү байна гэдэг одоо бие чагнаж тийм ээ. Сэтгэл оюунаа чагнаад одоо жоохон бодох хэрэгтэй. Нэг өсөндөө ингээд жоохон бясалгал хийх маягтай тийм ингээд сэтгэлээ чагнаад намхаа буюу одоо орон зай маягтай тийм энэ намхаа гэд хэлэхдээ дээд зэмбийн догвоолаа тийм ээ атгахт бол намхаа шаралж байгаа. Тэр шаралж байгаа ч тэр догвын шиншээр намхаа үүсэж байгаа хэлбэр шүү дээ. Тэр үүсэхдээ арангийн цанижис дува юм уу мадува юм уу гэдэг. Тэр ангийн цанижи мадува дэ намхаа ёндув юм багаан шиг. Дээд нь намхаа зэмбийн цадам зайшингийн домба гүндэг сүү цумба чижи хайлан бичэр. Жижиг хайлан бичэр. Тэгэхээр бид сэтгэлдээ огторгүйг ингээ бодоход тийм ээ огторгүйг одоо бодоход бидний бодож байгаа бодолд байгаа огторгүй гэдэг зүйл хоёр бол хоорондоо холбоотой юм аа. Тусдаа оршихгүй биш юм аа. Намхаа зэмбийн цамаа зайшингийн домба. Зайшингийн домба өөрөө бол гүндэг юм аа гэж. За ойлгомжтой шүү дээ тий. Намхаа зэмбийн доггүй шиншэр арангийн цанижис мадува бол намхаа ёндув буюу намхаа дингийн дооны юм. Дээдэн намхаа зэмбийн цадам тийм намхаа зэмбийн цадам зайшингийн домба гэдэг чинь зайшингийн домба чинь хоосон чанар шүү дээ. Тэр хоосон чанар өөрөө бол гүндэг юм аа гэж хэлдэг. Хоосон чанар өөрөө гүндэг юм. Гүндэг юм бол тэр думажа юм бэ ч. Тэгээ өөрөө думажа тийм гүндэг юм бартал намдомбын гүндэг юм биш үү яа тийм ээ. Гүндэг сүү цумба чожи хайлан биш. Гүндэг сүү цумба чожи хайлан биш. Дэна она юмжин доола мэд жээж аваа тамжижис гүндэг гогба сүгзэн зайшинжин гүндэг гогба хоноолоо жээж нёо мэвартаал. За энийг сүг она юмжин доола мэд жээж аваа тамжижис гүндэг гогба. За юмжин донд мэд гэж үзүүлж байгаа бүгдээр гүндэг гогба гэж. Гүндгийг бол одоо үгүйсгэх одоо няцааж байгаа маяг тийм ээ. Тэгээ овоодан чадвардуу гүн дагвыг гүндэгги домба гэдгийг хэлэх гээд байгаа шүү дээ тийм ээ. Гүндэгги домба. Тэгээ гүндэг гагба. Тэгээ одоо чөжүн бомба гаваа ласууба тэгээ сүгжи пумбу бүгднгийн дэндүү овоодан чадвардуу гүн дагвыг гүндэг бол дээд дэнд байхгүй маа гэж. Нэг өсөндөө сүгзэн догвын шиншэр рангийн цанижис дува бол гүндэг юм. Тэр гүндэг бол ши тамжиж дэндүү гүндэг гогба. Тэгээ гагва гэсэн санаа шүү дээ гогба. Гогба. Сүгзэн зайшинжин гүндэг гогба хонаал сүгдэн цамаа зайшинжин гүндэг гогба хоноолоо жээж нява мэвэр таал. Ер нь бол тийм шүү дээ тийм ээ. Тэр өмнө ярьсан шүү дээ тийм. Энэ гүндэг одоо юмжийн доод гүндэг гогва гэдэг чинь бол цаны ёсо чивийн гүндэг ярьж байгаа юм биш ээ. Тэр намдамбын гүндэг буюу овоодан чадварлаа гүн дагвын гүндэг ярьж байгаа маа. Ягаад нөгөөдгийг ярьхгүй гэдэг ач холбогдол байхгүй одоо энд ярих дурдаадах шаардлага ач холбогдол байхгүй учраас гээд тэр невромехови соо энэ тэргээ гарч ирсэн шүү дээ тийм ээ. За тэр утга бол энэний ард харагдаад байна шүү дээ тийм. Сүгзэн зайшинжи гүндэг гогва хоноолаа гэж. Сүгзэн зайшинжин гүндэг гогва хоноо гэж байгаа үстэй. Хоноолоо жайж анс.
гүндэг гоо хоноо. Зөвхөн энийг л хэлж байгаамаа гэдэг. Зөвхөн гэдэг үг чинь юу хэлж байгаа гэхээр нөгөөх нь ач холбогдолгүй. Зөвхөн энэ уудан чадварлаа гүн дагуу гүндэг гог хоноолоо жээж ява мэ ортол ранидан раницзэмбийн цадам зайшинжин домба раницжи ёнду ямбартал рани ёвичэр шивэн танжуула чава ёвичэр так хайланжин дэндүү сон 2 минутэ данжуулаа юмжин долоо мэджээ сумба тамжижис гүндэг гогва тэгдүүлээ сумба намла гондилжин гүндэг гогцул дэ мишена сүнзэн зайшинжин гүндэг хоноолоо шадвис налжир жодуавадаги луглая чэ мэрэгва думашиг мраа гойла шээсүн бичэр гэж. За. Данжэло юмжин долоо мэджээ гэж мэд химэн айлцсан чинь болов сумба тамжижин гүндэг гогва тэгдүүлээ сумба намла гондилжин гүндэг гогцул дэ мишена тийм ээ гондилжин гүндэг гогцул бол нөгөө овоодан чадваргүй гүн дагвыг гүндгийг хэлж байгаа шүү дээ тийм бусд нь бол нёвр меховисо гэсэн шүү дээ. За сүнзэн зайшинжин гүндэг хоноолоо шадвис налжир жодооводаги луглаян чэмэрэг зөвхөн сүгдэн цамаа зайшингийн донгоо гэдэг одоо жишээн дээр ч юм уу тийм ээ ингэж одоо яг тэр дагуугаар ингээ бодох юм бол налжир жодоова буюу симзамбадаги луглаян симзамби ёсонд ч гэсэн бол одоо таахгүй зүйл их гарах учраас тийм ээ чэ мэрэгва думашиг марайгойла шээсүн бийчэр гэж. За тэгэхээр бол яг тэр дагуу бол тавьж болохгүй. Одоо жишээ нь одоо юу гэдгийг ши думажигийн дэндүү яг сүгжи пумбу дээр яаж тавьсан яг тэр дагуугаар бодоод сүгийн шаван гэдэг шиг намхаа шаван ч гэх юм ийм маягаар ингээ яваад тэгээд дээд дүнд гүндэг тавиад ингээд явах юм бол бүр цаашаа таарахгүй дийдингийн ёндовч гэсэн дэмбэр мадуу байгаас эхлэв тийм ээ. За тэгээд нөгөө нэг юу лээ нөгөө чойжин шавандан гурван дэмна чөний ёндовла гурван давар жүрөөч үлээ те бас юмнууд байгаа шүү дээ тийм ээ. Мэтлэнгээр бол энэ чэ мэрэгва дума гэдэг чинь олон зүйл байгаа гэдэг нь гих мэтлэнгийн юмнууд байгаа шүү дээ тийм ээ. За энийг за санаж байгаа хаа шээсэн бичэр хажиг намхаа зэмбийн доггүй шиншэр намхаа зэмбийн доггүй шиншэр дон дамбар мадува намхаа ёндов ин сэрна за тийм тийм ээ. Хажиг хэлж шүү дээ. Хажиг бол юу гэж юм гэхээр намхаа зэмбийн доггүй шиншэр дон дамбар мадува намхаа ёндов гэж хэлэх юм бол дэ мэтэ бартаал дөдөвис дэ догвэж гэж. Намхаа зэмбийн доггүй шиншэр дон дамбар мадува бол намхаа ёндов гэхгүй. Ингээд нөгөө яг ёстой түрүүний хэлдгээр сүнзэн зайшингийн гүндэг хоноолоо шадвис гэдэг шиг яг энэ дагуу бодох юм бол намхаа зэмбийн доггүй шиншэр дон дамбар мадува намхаа ёндов гэж хэлэхээр шүү дээ тийм ээ. Тэгтэл дэ мэтэ бартал дөдөвидэ догвэж. Дэртэл дөдөви намхаа дон дамбар донжид минүүр догвичэрдэ дэ намхаа аранцсан маянбар догвичэр. За дөдөвилүүл аранцсан овоо бүгд донжиг шүү дээ тийм мэрдэгва бүгд донжиг тийм ээ. Тэгэхээр намхаа бол аранцсан маянбар догвичэрдэ намхаа жинсүндүү догвичэрдэ дэ дөдөвис дэ буюу намхаа гүндэгсүү догвичэр. Мадувна намхайн дэндүү гүндэг цамэ дувийн гансыг яна ди дэндүү ёндов цамэ дувийн гансыг ин говор тал мадува ди ч дэна хажан талоо. Намхаа дэндүү гүндэг цамэ дувийн гансыг байлаа гээд түүний дээр ёндов цамэ дувийн гансыг байх бол албагүй шүү дээ тийм ээ. Албатай гэх юм хажаан талоо гэдэг нь тэгэх юм бол бүр маш буруу юм болно гэж тийм маш одоо буруудах болно гэж. Намхаа гүндэг юм бадгоно намхаа дэндүү ёндов догвын чаваа байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэд доглох чаваа байгаа гэх юм бол бурууд шүү. Хажаан талбай болно гэж. За нёва ранлугнээс за ингээд бол юу гэж думажээ гэдэг юм дөө. Хажиг бол цаний сүм тавьж чадсангүй. Тавьсан болголын няцаалаа. За тэгэхээр аранлуг өөрийнхөө цаний сүмийг думажээ гэдэг нь тавих хэрэгтэй боллоо тийм ээ. За юу гэж тавьж ийн вэ гэхээр намхаа зэмбийн цадам намхаа шаван гэж тавьж.
намхай зэмбийн цадам. Намхай зэмбийн цадам. Намхай шаван. Гэхдээ одоо энэ дээр намхай зэмбийн цадам гэдэг чинь намхай зэмбийн цадам гэдэг чинь бол бас нөгөө домбоо нийтийг зүгээр одоо хий агаарт яриад байж болохгүй гэдэгтэй адилхан. Намхай зэмбийн цадам гэдэг чинь жишээ нь таны сэтгэлд одоо дотор байгаа намхай зэмбийн цадам миний хувьд намхай шаван муу юм уу? Тэ Дүнгийн Дамжаавын одоо Жулаевын намхай зэмбийн цадам тэ одоо тэр асуулт асууж байгаа миний хувьд намхай шаван мөн үү биш үү? Энэ бас нэг бодмоор шиг нэг зүйл байгаад байгаа шүү дээ, тийм ээ. Энд чинь намхай зэмбийн цадам намхай шаван дээр тавих болсон шалтгаан нь юу вэ? Намхай зэмбийн цадам, тийм ээ. Тавих болсон шалтгаан нь бол эн чинь чой тамжид нөгөө нан сэмжийн багчиг сэдвжис жуан гэдэг Сэмзамбын одоо завийн дүмтэй байгаа шүү дээ. Инээс л болж байгаа шүү дээ, тийм ээ. Инээс л болж байгаа шүү дээ. Тэгвэл намхай зэмбийн цадам чинь ганцхан Гаяар Уважигийн жуулал байхаас биш зүгээр окторгууд байж байгаа зүйл биш үстэй. Тэгвэл бусад одоо ганцхан Жулаевын намхай зэмбийн цадам чинь миний хувьд намхай шаван мөн үү? Надад байгаа намхай зэмбийн цадам биш шүү дээ. Надад намхай зэмбийн цадам төрөөгүй байгаа. Танд намхай зэмбийн цадам төрсөн байгаа. Дээд намхай зэмбийн цадам чөөж Дүнгийн Дамжаавын Жулаевын намхай зэмбийн цадам чөөж одоо миний хувьд тийм ор намхай шаван юм бартал. Тэгээ намхай зэмбийн цадам юм биш. Намхай зэмбийн цадам гэсэн болохоос хэний хувьд гэдэг нь ерөөсөө байхгүй. Зүгээр ерөнхий хэлсэн байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүний хувьд мөн үү биш үү? Тэгэх юм бол яг нөгөө нэг юу лээ нөгөө одоо таны харж байгаа шигээр би харахгүй, миний харж байгаа шиг та харахгүй, миний амталж байгаа шиг та амтлахгүй, таны амталж байгаа шигээр би амтлахгүй шүү дээ. Тийм ээ. Тэгээ нэг ёсондоо бол ингээд би одоо өгөхөд тэгээд надтай хамт миний одоо баг ертөнц ингээд Улаанбаатар одоо дэлхий тэгээ нарны 3 дахь гариг маргич ингээд бас хамт байхгүй болж байгаа. Яг тэгвэл миний эдэлж байгаа шигээр та эдэлж чадахгүй тэр угаасаа байхгүй. Яг тэгвэл тэр бүгд чинь миний дотоод сэтгэлийн авьяас тэр урдын үүлийн үрээ ирэхээр бол гарч ирж байгаа шүү дээ, тийм ээ. За тэгж нэг бодлоос төрөд байгаа шүү. Намхай зэмбийн цадам, намхай шаван гэсэн. Тэгвэл Дүнгийн Дамжаавын Жулаевын намхай зэмбийн цадам миний хувьд намхай шаван юм бартал. Маян гэвэл юм бартал тэгээ намхай зэмбийн цадам юм байж. Хэрвээ ин гэх юм бол миний хувьд Дүнгийн Дамжаавын Жулаевын намхай зэмбийн цадам, намхай шаван мөн гэх юм бол тэгвэл одоо Дүнгийн Дамжаавын зэмба наашин намхай зэмба юм бартал. Түн миний сэтгэлч гэсэн намхай зэмбийн цадам Жулаж яваа юм бартал. Тэгээд намхай зэмбийн цадам юм байж. Тэгэхээр тэгвэл нөгөө бусад юмнууд ч өөр болчих шүү дээ. Тэгвэл тэгээд нөгөө хоол моол чинь заримд намттай, заримд намтгүй өнтэргээдсэн чи юу болох вэ, тийм ээ? За намхай зэмбийн цадам шивийн даажигийн жүгшээр ангийн цанижис дуваам дээр доодогва намхай гүндэг. Дээр даажигийн жүгшээр ангийн цанижис мадува намхай ёндувдэ думажижин чö шэн намлаян дэшин дужароо гэж. За энийг болуулсан байсан тийм ээ. Суба бонванис хонарэ. За хажиг өдөөс одоо 11 ингээд саний сүм тавьсан. Хажиг бол одоо ингээд асуулт асууж байна тийм ээ. Намхай зэмбийн цадман донидан намхай зэмбийн цадмын донидан намхан донид ин чавням ямбартаал дамжа дийчэр дона намхан донид чөөж дүжээжин донид ямбартал
намхай зэмбийн цадмаан донид юм бичэрдэ намхан донид юм бичэр дагхай. Хажиг гоё асууж байгаас. Тэгвэл дүжээ гэдэг ингээд юу те донид думажи гэдэг ингээд донид юм бортол гэх гээд шүү дээ те. Энэ дүжээ думажигийн ингээд донид инчүүн юм борт. Жигшүүдээ юм би чаавартал. Тэ намхай зэмбийн цадмаан донидон намхан донид инчүүн юм бортол. Дамжаад ийш. Дойно намхан донидон дүжээгийн донид юм бортол. Намхай зэмбийн цадмаан донид юм бичэрдэ. Намхай зэмбийн цадам чи өөрөө дүжээ шүү дээ тийм ээ. Мэрдэг баа юм шүү дээ. Юм бичэрдэ намхан донид юм бичэр. Дагка 2 минут думажэ домбонид юм бичэр. Думажэ домбонид юм бичэр. Яг тэгвэл намхай дингийн донид чинь думажигийн донид тэгэхээр думажэ домбонид юм бичэр. Нөгөө домбонид гэдэг шиг тэ одоо нөгөө ширчин доо уншихад зөндөө домбонид гардаг шүү дээ. Нан домбоны, чи домбоны, чинэн домбоны тэ. Дүжээ домбоны, думажэ домбонид тэ. Тэгэхээр намхай дингийн донид чинь думажэ домбонид юм бичэр. Мадуна намхай чөжийн донид дэ думажэ домбонид юм бортол чод думажигийн чö юм бичэр. Чод думажигийн чö учраас чөжид ингээд донид думажигийн донид буюу думажэ домбонид юм би чав гэж хэлгээд байна шүү дээ тийм ээ. Чав. За шаяа намхай зэмбийн цадмаан донид чöжин думажэ домбонид юм бортол. Намхан донид юм бичэр дагга. Дойм намхай зэмбийн цадмаан донид ч. Цадам өөрөө шив штэ. Шив учраас дүжээ. Тэгтэл тэр намхай зэмбийн цадмаан донид чинь думажэ домбонид юм уу? Намхан донид юм бичэр. Тэ? 2 минутэ дүжээ домбонид юм бичэр. Мадуна намхай зэмбийн цадам чөжин. Чөжин донид дүжээ домбонид юм бортал чод дүжээ юм бичэр шана танжур ачи намжи нөбөр мижүрви чирдээ гэж. За тэр дээр ярьсан тэр одоо энэ нөгөө чод думажигийн чö юм бичэр. Тэгээ чөжин донид дэ думажи домбонид юм бортал чод думажигийн чö юм бичэр гих. За саяны тэр дод минутэ дүжээ домбонид юм бичэр. Мадуна намхай зэмбийн цамж чөжид донид дүжээ домбонид юм бортал чод дүжээ юм бичэр шана. Энэ хоёр танжур чинь тийм үү өмнөх дараагийнх тэр бол асуудал үүсэхгүй гэж тийм нөбөр мижүрви чирдэ лүгдэла дүжээ домбонид думажэ домбонид мянгалваадан гэж тавьчлаа. Лүгдэла гэдэг нь Сэмзэмби ёсонд бол дүжээ домбонид думажэ домбонид мянгалваадан нан домбонидэн чи домбониджан мянгалвар жагови чирдэ гэж. За энэ чухал юм хэллээ шүү. Сэмзэмби ёсонд дүжээ домбонид думажэ домбонид мянгалваа. Өөр тавихад ингэж тавихаас өөр арга байсангүй шүү дээ сая үнэндээ. Намхай зэмбийн цадам намхай шаван гэж тавьчихаар асуудал тэгэл ерөөсөө энэ дээр очиж шүү дээ тийм ээ. Намхай зэмбийн цадам намхай шаван гэж тавьж байгаа. Намхай шаван тавьж болохгүй байна. Тэгэхээр намхай зэмбийн цадам намхай шаван гэж тавьж байгаа. Тэгэхээр нөгөө нэг дааж үгүй жүгшэр ангийн санижс мадууа юм уу эсвэл юу лээ намхай зэмбийн цадам зайшинжин домбоо бол намхай дингийн донид гэж тавьж байгаа тийм ээ. Тэгэнгүүт тэгэл намхай зэмбийн цадмаан дониддан намхан донид энэ чавням ямбартал гэдэг асуудал үүсэж байгаа шүү. Тэгэхээр хамгийн сүүлийн гол бодож исэн зүйл нь бол Сэмзэмбаг юу ах нь дүжээ домбонид байх думажэ домбонид байх хоёр бол хооронд харьцах зүйлгүй юм аа гэж. Мөн нан домбонид чи домбонид хоёр бол харьцахгүй гэж. За тэр урд бол нөгөө тастан дэни диан динидин живин шүндэн шатвала дүвич гэж. Тэр нь түүний ч гэсэн хоосон чанар мөн гэж химээсэн тэр шүнгийн утгыг бол үзүүлсэн номонсноор бол батлагднаа гэж. Баталж болно. Тийм ээ. Дүжээ домбонид, думажэ домбонид мянгалваа гэдэг. Нан домбонид, чи домбонид мянгалвын цүл бол мянгал цүл гэх юм уу тийм мянгалвын дэнцүл мянгалваа ямба дээ. Дэни диан динидин шивийн шүнгийн дон донгоор бол батлагдана гэж тийм тэр шүнгийн утгаар.
Ян хоноор намха шивэн даа жүгүй жүгши ам намха зэмбэн доггүй шиншир арангийн цанижис мадуба даа жүгүй жүгши ам намха зэмбэн доггүй шиншир арангийн цанижис мадуба 연두 цанибар жинхэнэ одоо 연두 гэж тагвар нь бол мэтэ бартаал гэж тийм намха шивэн даа жүгүй жүгши ам намха зэмбэн доггүй шиншир арангийн цанижис мадуба. За тэгэхээр энэ нөгөө одоо арай нөгөө ахмад оюутны хувьд хэлэхэд энэ дааж үгүй жүгший гэх юм уу намха зэмбийн доггүй шиншир гэдэг бол үнэндээ жоохон та нар өөрсөндөө минут гаргаад яаж гэдгийг буруу бодох нь хамаагүй шүү дээ. Бурууч байсан гэсэн нэг тийм иймэрхүү гэдэг нэг тийм юмыг бол өөрсдийнхөө сэтгэлийг өөрсдийнхөө бодолд яаж ургаж ийн гэдгийг сэтгэлээ чагнажиж нэг тийм төсөөлөл авахар илүү ингээд ургана. Нөгөө дагиргийн нөгөө шасаа галдан дуу сунгын гансаг шасаа ёнгийг жашээ донтон мижүгдээ гээл нэг шасаа ёжээ дамжаа мэрэгдээ энэ нэг дагсал байгаа шүү дээ тийм ээ нөгөө мамыгийн даг яндаг дээр. Тэр үед чинь бас ерөөсөө нэг ингээ буудгүй шасаа жарган ёнгийн жашээ донтон мижүгдээ тэгээд нөгөө нэг юу лээ дагиргийн бас нэг ч одоо заа санаад байхгүй. Эднэрийг бол яг ингээд бодох шасаала галдуун дуу сунгын гансыг гэж шасаа ёд гэж дамж аваа мэрэгва яаж юм бэ гэдэг жоохон сэтгэлээ чагнаад өөрөө дээрээ бодохоор арай нэг жоохон барьцтай болж. Тэгэхгүй бол энэ чинь ерөөсөө бүр чихэнд ч наалтахгүй үгэн ч одоо баг юугаад байгаа ч мэддэхгүй шор гэдэг ингээд зобо мобо хийхэд чинь тийм ээ. Жухам одоо бид нар ч одоо тэгээ нөгөө гадаад хүн төв тэл дээр ингээ үзэхэр чинь бүр ч нэг наалдаж өгөхгүй л тэр тухайн үед надад бол тийм л байсан. Тэгээд зөвхөн төвдүүддээ өөрийнхөө их хэлээрээ бас хэлж байгаа болохоор арай л өөр л байдаг л байлгүй дээ бодвол одоо тийм бид нар юм төв дээр сэтгэх биш. Тэгэхээр бол яг энэ нэг тэр нэг юуг нь авахын тулд бол заавал ингэ сэтгэлдээ ингээд тэр намха зэмбийн догвын жүгүүл шиншир гэж жүгүүл гэсэн санаас жүгүүл гэдэг утгаар арай хялбар санагдаж байна л да. Тэгээд ранги цанижис мадуа гэж. Тэр шинши дэ биш шиншир ранги цанижис мадуа тийм ээ. За 연두 цаниба буюу одоо жинхэнэ одоо 연두 мөн гэж хэлэх нь бол таахгүй гэж. Дөдөвидэ догвээч. За нөгөөх л тийм ээ. Дөдөвидэ догвээч дэртэл дөдөва намха арангийн цанижис мадуур догвээчэр дэртэл намха ранцсан маянбар догвээчэр шана маачаа гэж. дөдөви аранцсан маянбар доджаан арангийн цанижис дүүр дөдвээч гэж. Тэгэхээр дөдөви ёсонд бол аранцсан гэж хэлэх арангийн цанижис дүүа гэдэг хоёр шал хоёр өөр утга. Шал хоёр өөр утга шүү дээ тийм ээ. Намхаа бол аранцсан маян харин арангийн цанижис дүүа ин гэж хүлээн зөвшөөрдөг. Аранцсан маянд ой маян бийчэр. Арангийн цанижис дүүа инд ёвэчэр. дөдөви ёсонд бол утга нь шал үг нь адилхан тий. Арангийн цанижис дүүа гэдгийг аранцсан гэдээ товчлоод биччих байдаг шүү дээ тий. Одоо дээд дүмтааныхан дотор ялангуяа танжируу энэ төр дөдөө бол аранцсан гэхээр мовуу юм ба бодож байгаа. Мэрдэгва юм ба бодож байгаа. Арангийн цанижис дүүа гэдэг дээр бол ёна арангийн цанижис дүүвийн чавчтай дөдөөби юм. Тэгэхээр дөдөөбис намха аранцсан гих арангийн цанижис дүүа гэх хоёр бол хоёр өөр утгатай. Дэртэл дөдөөби намха ранзун догби шиншир арангийн цанижис дүүвэр дөдвичэр. За тэгэхээр одоо энэ Симзэмби нөгөө гүндэг тавьж байгаа чинь дөдөөби энэ мөн үү биш үү гэдгийг бас бодох хэрэгтэй байна. Дөдөөва бол намха аранзан догби шиншир арангийн цанижис дүүэн гэж шүү дээ. Дүүэн. Симзэмба бол намха зэмбийн догби шиншир буюу намха ран зэмбийн догби шиншир арангийн цанижис дүү донваа буюу арангийн цанижис мадуа гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Арангийн цанижис мадуа гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр дөдөө бол намха ранзун догби шиншир арангийн цанижис
дүүр дөдвичэр. Дүүр додвай. Дүүр дөдвичэрдээ домраа нийжис. За домраа гэдэг нь дөдөөва, жөврөг мараваа хоёрыг товчлоод домраа гэж хэлээд байгаа шүү дээ. Жөврөг мараваа дөдөөва хоёр бээр намхаа зэмбийн дугуй шишээр ангийн цанижис мадууна намхаа жог мишээ бичэр. Хэрвээ жөврөг мараваа дөдөөва хоёрын ёсонд намхаа гэлтгүү. Энэ дээр бол намхаа гэж хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Намхаа гэлтгүү бумбаа гаваа бүх зүйл бол дугуй шиш ангийн цанижис мадууна тэр зүйл бол байгаа гэж бол тавьж чадахгүй. Жог мишээ. Ангийн цанижис мадуувал байх юм бол тэрийг бол тавьж чадахгүй. Тэгээ байгаа гэж бол тодорхойлж чадахгүй юм болно. Байг ямарваа нэгэн зүйл оршин буйл болвол ангийн цанижис дүүэ байх ёстой гэж үздэг. Үзэл бол жөврөг мараа дөдөө хоёрт байгаа. За энэ тухай бол данжуул богдлам юу гэж альцсан байна гэхээр домраа нийж сүгсог дугуй шинши дандаа дугуй найсу аранцанжис дүүа кегна гэж байгаа. Аранцанжис дүүа кегна гэдэг нь ангийн цанижис мадууна гэдэг энийг хэлж байгаа шүү дээ. Дүүа кегна гэхээр дүүа гаглах юм бол гэдэг чинь мадууа болчих юм бол дэдэг ёдвор жог мишээ гэж. Ёдвор жог мишээ. Байгаа гэж бол тавьж чадахгүй. Мишээ дээ. Садмаалаад авгийн аранцаны маянноо гэж. Садмаалаад авгийн аранцан гэдэг нь бол одоо нөгөө думтаа дээд думтааны ёсонд ярьдаг тэр аранцан бол биш ээ. Дөдөөва жөврөг мараваа хоёрын аранцан гэдэг байгаа ч юм бол тэ аранцан ойв донжиг, жанцан давг донжиг гэдэг тэр юм аа. Одоо энэ цадмаалаад авгийн аранцан гэдэг чинь бол ангийн цанижис дүм мадууд дээр ярьж байгаа зүйл шүү дээ. Тэгэхээр тэдний одоо энэ дөдөөвийн тийм ээ домраа нэгийн сүгсэг доггүй шиншээд даа доггойнаас аранцанжис дүүа кигнат гэдэг ёдур жог мишээтэй цадмаалаад авгийн аранцан эдний аранцанжис дүүа мадууа гэдэг байгаа чинь цадмаалаад авгийн аранцан биш шүү. Зөвхөн нөгөө нэр нь ижлэх юм бол утхан нөр тийм мен даын дом мижиг ба ийм юм яриад байгаа маа гэсэн санаа. Шээсүн би сог хоноо намхаа сог жинцэн намжаа домбор жаваа юм бэ ч гэж. За намхаа тэргүүтнийг ч гэсэн бол хэлж байгаа маа гэж. Хонорэ жигд дамбын лүнгээс минут дээ гэж. За ажиг бол юу гэж. За тэр юуны лүм татах ч юм бол асуудал үүсэхгүй л гэдэг яриад байна. Минут дээ домраа нийжээс намхаа зэмбийн доггүй шиншир рангоно дууа дэ кегна дэдэг ёдур жог мишэвэ донтунда сүмби чиршэна гэж. За саяны тэр Даниэл Тэгшидний богдламын лүн татаад байгаа тэр домраа нийжээс сүгсүг доггүй шиншид даа доггойнаас аранцанжис дүүа кегна гэдэг чи юу гэсэн утга юм бэ гэхээр намхаа зэмбийн доггүй шиншир рангоно дууа дэ кегна гэсэн утга юм аа. Тэгээ рангоно дууа кегва байх юм бол ёдур жог мишэва гэсэн үгээ гэж донтунд бас зарлигласан байна гэж. Тийм ээ? Донтунд бол ингэж зарлигласан байна. Химээвэс дэнэд данжойжийн сүндийн гомбор метеор таал сэм замбаач гэсэн намхаа зэмбийн доггүй шиншир доггүй дагзам маянби ядва кег байгаа шиг намхаа жог шивичэрдээ гэж. За саяныхыг бол тэгж рангоно дүүа кегна гэдгээр ойлгоно гэх юм бол юу гэж байна? Энэ бол юу нэ данжогийн утга бол биш юм аа. Ягаад биш юм бэ гэхээр Сэмзамбаач гэсэн намхаа зэмбийн доггүй шиншир доггүй дагзам маянби ядва кегва гэж. Доггүй дагзам маянби ядва кегва гаан шиг Сэмзамбаач гэсэн кегва гаан. Доггүй дагзам маянби ядва бол Сэмзамба хүлээн зөвшөөрөхгүй гэж шүү дээ, тийм ээ. Гаан шиг намхаа жог шивичэрдээ. Намхаа жог мишэвис домраа нийжис шивийн сүнгийн нөвөө метон вэчэр. Сэмзамбын жог мишэва дэртэл сэмзамбын лүгдэла намхаа зэмбийн доггүй шиншэр рангоно дүүвичэр. Мадууна намхаа чөөжин ранзун доггүй шиншэр рангоно явартал аранзун доггүй шиншэр явичэр дэла чава явдэ ёна рангоно явин чавичэр. Ёна оюун нацадлаа явин ёговичэр дан. Даг яндаг ина ранжужин даг яндаг ин гой вэж. За тэгвэл Сэмзамби ёсонд рангоно явын чаварт. Ёна рангоно явын чаварт.
Рангуйно ёо гэдэг чинь юу гэсэн үг вэ? Өөрийнх нь талаас биз дээ. Тэгвэл ёно бомбачж Сэмзэмбилүүла бомбачж рангуйно ёо ортол. Тэгээ рангуйно ёо ортол ёо вээчэр гэх гээд штэ. Ёно рангуйно ёовын чав гэсэн юм чинь. Тэгвэл бомбачж чөрөл дундуу ёо ортол. Рангуйно ёо вээчэр. Чав маж өгөх. Тэгвэл Сэмзэмбилүүла рангуйно ёовод чөрөл дундуу дүйвийг ялгаа юу ах вэ? Рангуйно ёо вээчэрдээ нговийн найзуудлаа ёо вээчэр гэдэг штэ. Нговийн найзуудлаа. Тэгэхээр Сэмзэмбийн ёсонд нговийн найзууд буюу бодит одоо байдал дээр байгаа гэсэн санаа шүү дээ. Нговийн найзууд. Бодит байдал дээр байгаа гэдэг нь гадна талд байгаа гэсэн утга бол Сэмзэмба тавихгүй шүү дээ. Нговийн найзуулаа ёдуу гэвэл ёд. Чөрөл дундуу дүү аюу гэвэл мэд. За даг яндаг яна ранжужийн даг яндаг юм гоё бийж шинжужийн даг яндаг юм гэж аваа байхгүй гэж юм тийм ээ. Ян хажиг домраа цаг нь юу гэсэн болов уу? Зэнийг яах вэ? Дайныг ингээд уншаад дуусгач. Ян хажиг домраа нээжийн намхаа зэмбийн доггүй шиншир доггүй дагзам маянби ядва кегна дэдэг жог мишевин доо яна шина дэвижа метаварта. За энэ болохгүй байна. За өнөөдөр ингэж завсарлаад энэс дараагийн хичээл дээр энэ илүү том болоод яг багахан хэсэгтэй ч гэсэн юу юм бэ? Арай жоохон тайван уншихгүй бол тогтож уншихгүй болохгүй юм байна. За өнөөдөр энэ нүрээ завсарлаад дараагийн хичээл дээр сэндээс үргэлжлүүлье.